Японы хөвгүүдийн ахлах сургууль Сузураан дэх Үймэн Самунаар кино эхэлнэ. Сузураан бол танхай боломж сурагчдтайгаар алдартай сургууль. Энд багш нар хичээл заана гэсэн ойлголт байхгүй. Энд сурагчид юу хүсснээ хийж, хүсснээрээ зодолдож, хүсснээрээ Үймэн Самун дэгдээж болно. Тэнд ямар ч дүрм журм үйлчлэхгүй. Сузураан ахлах сургуульд шинэхэн шилжиж ирсэн Генжи Такея сургуулийн атмаануудын нэрээ мөнхөлдөг ханны өмнө зогсно. Генжи бол тэр дүүргийн хамгийн хүчирхэг якуза бүлгэллийн боссын хүү. Генжи ханан дээр бичигдсэн Сузураан ахлах сургуулийн хамгийн хүчирхэг атмаан гэгддэг. Нэгэн залуугийн нэрийг цагаан будгаар дарж, дээр нь өөрийнхөө нэрийг бичнэ. Генжигийн энэ үйлдэл бол Сузураан ахлах сургуулийн бүх залуусыг иргэшээлд оруулж, Сузураан ахлах сургуулийн цорын ганц атмаан болох амбицтай зорилгынх нь илэрхийлэл байлаа. Дараа нь үзэгдэл шилжиж, Сузураан ахлах сургуулийн их танхимд хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаагаар үйл явдал өрнөнө. Тэнд Сузураан ахлах сургуулийн зарим багш нар болон шинээр элсэж орж буй сурагчид эрцгээсэн байлаа. Гэвч төд удалгүй нэгэн шинэ сурагч тайзан дээр гарч ирж өөмөлснээр нөхцөл байдал эмх замбраагүй болж эхэлнэ. Тэрний энэ үйлдэл Хироми Киришима хэмээх залуугийн дургуг хүргэсэн учраас тэрээр тайзан дээр гарч өөмөлсөн залууг халз тулаанд дуудаж шинэ сурагчдын дунд Үймэн Самун дэгдэнэ. Гэвч сургууль дээр нь якуза бүлгийнхэн ирж байгаа сургаар залуус зодооно зогсооно. Гэтэл тэдгээр якуза бүлгийн гишүүд Сузураан ахлах сургуулийн сурагч Сиризава Тамао гэгчээс өшөө авахар ирсэн байжээ. Якузагийн бүлгийнхний нэг Кен Катагири бусдад төлөөлөн ярьж Сиризава тэдний бүлгийн нэг гишүүнийг хэвтэрт ортлон зодсон учраас одоо сэхэнд байгаа гэдгийг хэлнэ. Гэвч Кен якуза бүлгийн харгас хэрцгий имижийг илэрхийлж чадхааргүй хэтэрхий сул дорой харизмгүй байна гэж үзсэн учраас нөхтөн тэрнийг уух юм авчруулахар явуулж өөрөөсөө Сиризаваг сургууль дээр нь олж авахар явцгаана. Энэ үеэр Сиризава хамгийн сайн найз Токио Тацукаваг эмнэлгээс гаргаж аваад явж байдаг. Токио тархины аневризмтай онцлогдсон ба яаралтай мис засалд орох заалттай байлаа. Токио сайн найзынхаа санааг зовоохгүй тулд эрүүл мэт жүжиглэнэ. Гэвч Сиризава Токиогийн амийг аврахын тулд тэрнийг заавал мис засалд орох ёстой болсныг олж мэдсэн байдаг. Буцах замдаа Сиризава Токиогийн мотоциклийг зээлэх боловч мотоцикл сайн унж чаддгүй учраас машин мөргөж шулмаар цагдаагийн офицер Йошинобугаас зугтаах ёстой болно. Цагдаагийн офицер Йошинобу якуза бүлгийн гишүүнийг хэвтэрт ортлон зодсон хэрэгээр Сиризаваг барихаар хайж байж. Сиризавагийн аз болоход Йошинобу тэрнийг барьж чадалгүй харин машинаа онхолдуулж толгойгоо гэмтээгээд хоцордог. Энэ үеэр Сузураан ахлах сургууль дээр ирсэн якуза бүлгийнхэн Сиризаваг олж чадалгүй оронд нь Генжитэй сөргөөцөлдөн. Гэвч Генжи тэднийг төвөггүй ялдаг. Сиризава сургууль дээр ирээд өөрөөс нь өшөө авахар ирсэн якуза бүлгийнхнийг Генжи ганцаараа зодсныг олж мэдээд их гайхдаг. Даанч тэднийг ярилцаж амжихаас өмнө Йошинобу цагдаагийн нэмэлт хүч дагуулад Сузураан дээр ирж Сиризаваг баривчлаад авч явна. Тэрэл мөчөд өмнө зогсож байсан залуу Сузураан ахлах сургуулийн хамгийн хүчирхэг атмаан болох Сиризава байсныг Генжи ухаарна. Ингээд Генжи Сиризаваг заавал ялна гэж дотроо улам хатуу шийднэ. Тэр өрөөдөө Генжи клубт очиж R&B дуучин өөрийн краш Айзава Рукатай уулздаг. Тэдний ярианаас Генжи үнэн хэрэгтээ зодоонд тиймч дуртай биш гэдг нь тодорхой харагдана. Гэвч тэр эцгийнхээ мөрөөр явж якуза бүлгийн босс болохыг хүсдэг учраас тэрэнд өөр сонголт байсангүй. Дараа нь Генжи гэртээ ирж аавтайгаа уулздаг. Генжигийн аав Хидео Такея бол якуза бүлгийн босс. Генжигийн аав залуу байхдаа Сузурааныг нэгтгэн захирах гэж оролдоод чадаагүйг мэдэх Генжи Сузурааныг бүхэлдэн захирах хүсэлтэй байгаагаа аавдаа хэлж, аав нь ч хэрвээ ингэж чадвал өөрт нь якуза бүлгээ залгамжлуулан өгнө гэдгээ амладаг. Маргааш нь Сиризаваг найзуудтайгаа сургуулийн дээвэр дээр даалуу тоглож байхад нь Генжи хурч ирээд шууд халз тулаанд дуудана. Гэвч дунд сургуульд байхдаа Генжигийн сайн найз байсан Сиризавагийн дотны найз Токио тэдний дундор орж Генжиг эхлээд сургуулийн бусад ангийн атмаануудыг ялчхаад эрхийг сануулна. Бас сургуулийн хамгийн шилдэг тулаанч улаан гараараа 50 хүнийг ч дийлэх хүчтэй гэгддэг Ринда Маныг ялах ёстой гэдгийг сануулдаг. Генжи ангийнхнаас Ринда Маны талаар асуухад тэрнийг хүний биед хувирсан аратан л гэсэн үг. Генжи тэрнийг хизээж дийлж чадахгүй учраас тулалдаад хэрэггүй гэж зөвлөнө. Генжи нуруулаг хүчрхэг Ринда Мантай нүүр тулах үед одоохондоо тэрнийг дийлэхгүй гэдгээ ухаарна. Тиймээс тэр өөрийгөө сайтар бэлтгэхээр шийддэг.
Энэ үеэр Якуза бүлгийн гишүүн Кен Генжи дээр хурж ирнэ. Тэр Генжиг Серезаватай андуурч зодолдох гэсэн боловч Генжи ганц цохилдоор тэрнийг буулгаж авна. Гэвч сул дорой Кенийг зодсондоо Генжи баг зэрэг харамсаж уучлал гуйдаг. Ингээд Кен Генжи хоёр үл ойлголцлоо шийдэж найзууд болцгоно. Тэд хамтдаа клубт очицгоож Генжи Сузураан ахлах сургуулийг захирах хүсэлтэй байгаагаа Кенд хэлэхэд Кенч тэрэнд туслахаар амлдаг. Ингээд Генжи Кений зөвлөснөөр Сузураан ахлах сургуулийн ангийн атмаануудыг нэг нэгээр нь тулаанд дуудаж зодолдохоор болно. Ингэхдээ тэр хамгийн түрүүнд өөрийнхөө ангиас эхэлжээ. Тэрээр ангийнхаа хамгийн хүчрхэг сурагч болох Чута Тамураг ялж, улмаар Чута Генжигийн бүлэгт нэгдэхэр шийднэ. Ингээд Чута Генжид Сузураан ахлах сургуулийн хөвгүүдийн дундах хүчний хуваарлалтыг болон сургууль доторх, сургуулиас гадуурх хүчрхэг бүлэглэлүүдийн талаар тайлбарлаж ярьж өгдөг. Тэдгээр бүлгүүдийн нэг нь Зевсэгт фронт нэртэй байкеруудын бүлэг байлаа. Тэднийг Сузураан ахлах сургуулийн 2 дугаар курсын сурагч Бандо Хидето ахалдаг ажээ. Бандо Сузураан сургуулийг захирах сонирхолгүй, гудамжаа захирахыг илүүд үздэг учраас Генжид Бандо болон тэрний бүлэглэлд санаа зовох шаардлага байсангүй. Тэднээс гадна Ибизукагийн гурвал гэсэн бүлэг бий. Тэднийг 1-р курсын сурагч Хироми Киришима ахалдаг ба хүчрхэг тулаанч 2 найзын хамт энэ бүлгийг бүрдүүлдэг байна. Риндаманы хувьд 1-р тэднээс бүр дараагийн төвшний тулаанч, 2-р Сузураан ахлах сургуулийн залуусын хоорондын тэмцэл тулааныг огт сонирхдоггүй учраас Генжи тэрнтэй заавал тулалдах шаардлагагүй гэж Чута үзэж байлаа. Харин Серизава Тамаогийн хувьд байдал өөр. Тэр бусад ангийн атмаануудыг зодож иргэшээлдээ оруулан ахлах сургуулиа захирахын тулд Серизавагийн айрам хэмээх бүлгийг байгуулсан байна. Серизава айрмын гол уураг тарих Токажи Южи бол Серизава айрмын хамгийн хүчрхэг тулаанчдын нэг. Шүжи Цуцумото бол Жуда бүхийн шилдэг тамирчин. Харин ах トゥ Миками нар Серизавагийн айрамд хамгийн сүүлд нэгдэцгээжээ. Эцэст нь Серизавагийн хамгийн сайн найз Токио энэ бүлгийн шилдэг тулаанчдын нэгт зөв ясаар багтах ажээ. Энэ бүхнийг тайлбарлах зураа Чута Серизавад дахин ялагддагч хизээч бүлэгт нэгддэггүй Макисе Такаши гэх залуугийн тухай дурддаг. Макисегийн сул тал охид бүсгүүчүүд болохыг Чутагаас олж мэдсэн Генжи Рукаг Night Club-т найз охтуудынх нь хамт урддаг. Рукач Генжигийн хүсэлтийг хүлээн авна. Нөгөө талд Генжи Макисег Love Group хэмээх сохор болзооны арга хэмжээнд урддаг. Ингээд Макисе охтын сэтгэлийг татахын тулд байдгаараа гойж гангалаад клубт ирнэ. Гэвч охидтой ярилцах үедээ бие барьж чаддаггүй Макисе тэр дөрөө Генжигийн төлөвлөгөөг боснуулж орхино. Байдал буруугаар эргэснийг ойлгосон Генжи Кен хоёр Б төлөвлөгөөндөө шилжиж Чута танхаа этгээдийн дүрд тоглон охтыг хоргож эхэлнэ. Ингээд Макисе охтыг өмөрч Чутаг зодож баатрын дүрд тоглох гэж байтал Рука гинэт босч ирээд Чутагийн толгойд сэрээ зоож орхино. Ингээд тэр оройн бүх төлөвлөгөө будаа болно. Генжигийн цаад санааг ойлгосон Рука дэлбэртлээ ууралж Генжиг орхиод явна. Рукад муухай сэтгэл төрүүлсэндээ харамсаж сэтгэлээр унсан Генжи асгартлаа уйлахад Кен тэрнийг харагдах гэж хичээнэ. Энэ бүхнийг Генжи өөрийнх нь төлөө хийсэн болохыг ойлгосон Макисе Генжигийн бүлэгт нэгдэж Серизава болон тэрний нөхдийг буулгаж авахар шийднэ. Үүний дараа Генжи Изаки Шун гэх залуутай тулалдах болно. Гэвч Изаки Генжиг мэхэлж Генжи ганцаараа Изакигийн залуустай тулалдаж ялагдана. Эцсийн хүчээ шавхагдтал бууж өгөлгүй тулалдаж буй Генжигийн мохошгүй сэтгэл Изакид онцгой сэтгэл төрүүлсэн учраас Изаки Генжитэй нэгдэхэр шийднэ. Ингээд Генжи Чута, Макисе, Изаки нартай хамтран өөрийн бүлгийг үүсгэж бүлэгтээ Генжигийн төгс байлдан дагуулалт буюу GPS гэдэг нэрийг өгнө. Генжигийн энэ амжилтанд Кен маш их баярлдаг. Учир нь Кен өөрөө Сузураан ахлах сургуульд сурч байхдаа Сузурааныг захирах мөрөөдөлтөй байсан ч мөрөөдлөө биелүүлж чадаагүй ажээ. Харин нөгөө талд Серизава Генжигийн энэ багтам амжилтыг харж санаа зовж байсан ч ямар нэгэн алхам хийхээс татгалзна. Гэвч Серизавагийн бүлгийн толгойлогчдын нэг Токажи Южи санаачилгыг гартаа авч GPS-ийн залуусыг сэмхэн нэг нэгээр нь ангуучилж эхэлнэ. Тэдний эхний хохирогч нь Изаки. Токажи болон тэрний нөхөд Изакиг хуурч ганцааранган дуудаад бүсэлж сэхэнд ортолон зодож орхидог. Бүлгийнхэн нэг толгойлогчийг хэвтэрт ортолон зодсонд хэлгэнсэн Генжи бүлгийнхэн гишүүдийн тоог нэмэхийн тулд таарсан бүгдийг зодож бүлэгтээ хүчээр элсүүлж эхэлнэ.
Энэ зур Токожич зүгээр суусангүй. Зевсэгт фронт байкеруудын бүлгийн толгойлогч Бандотой уулзаж, боссуудтайгаа хийх тэмцэлтэнд тусалгаа амлаж, хариуд нь тэдний бүлгээр Рукаг хулгайлуулах санал тавина. Ингэхдээ Рука нь Генжигийн сэтгэлтэй охин гэдгийг нууцалдаг. Бандо Токожигийн татгалзахын аргагүй саналыг хүлээж авсан эсэх нь одоохондоо нууц үлдэнэ. Энэ үеэр Кен өөрийн босс буюу Якуза бүлгийн босс Язаки Жожитой уулзна. Гэтэл Язаки Жожи нь Генжигийн аав Хидео Такиягийн гол өрсөлдөгч байж таардаг. Язаки Кенийг Генжитэй нөхөрлөх болсныг мэдсэн учраас Генжиг алах тушаалыг Кенд өгнө. Үүний үр дүнд Якузагийн хоёр бүлгийн хооронд ширүүн тэмцэл эхлэнэ гэдгийг ч тэр сайн мэдэж байлаа. Гэвч Генжитэй нөхөрлөж, Генжид сайн санаж явах болсон Кенд энэ тушаал маш хүнд цохилдуулна. Кен Якуза бүлэгт илссэндээ харамсаж, эцэст нь Генжиг аврахаар шийднэ. Тэгээд Кен Генжигийн аав дээр очиж, Язаки Генжиг хөнөөхөөр төлөвлөж байгааг мэдэгддэг. Ингээд Генжид зориулсан захиагаа аавд нь үлдээгээд явж одно. Энэ үеэр савхан хөрөмтэй байкерууд Рукаг хулгайлж, Токожид авчирч өгдөг. Генжи Рукагаас дуудлага хүлээн авч тэрнийг барьцаалагдсан болохыг олж мэднэ. Рука өөрийг нь гавлын ясан хээтэй хар савхан хөрөмтэй залуус хулгайлсан болохыг, бас тэд хоорондоо ярилцахдаа Бандо гэсэн нэр хэлж байсан гэдгийг Генжид хэлдэг. Генжич өөрийн бүлгийнхнээ яаравчлан цуглуулж, байкеруудын бүлгийн цугладаг газарт явж очино. Зевсэгт фронтынхан Рукаг хулгайлсан гэдэгт Генж итгэлтэй байлаа. Ингээд GPS болон Зевсэгт фронтынхны хооронд ширүүн тулаан болно. Сэтгэлтэй охиныг нь хулгайлсанд Генжи галзууртлаа ууралсан боловч Бандо болон тэрний бүлгийнхэн энэ хэргийг хийгээгүй болохыг удалгүй ойлгоно. Нөхцөл байдлыг гадарласан Бандо Рукагийн талаар юу ч мэдэхгүй гэдгийг хэлж, тэдний хоорондын зодон эдсийн дүндээ зөвхөн Токожи болон Сиризавагийн айрамдал ашигтай болохыг тайлбарлана. Тэгээд Бандо шаардлагагүй зодоныг эхлүүлсэн GPS-ийнхнийг хохирлоо барагдуулахыг шаардаж, учруулсан хохирлынх нь хариуд Макисегийн өрөөсөн чихийг авна гэж шаардна. Үүнийг сонссон Генжи GPS-ийн удирдагчийн хувьд мөн өөрийнхөө үйлдэлийн бүх хариуцлагыг өөрөө хүлээж, Макисегийн оронд өөрийнхөө чихийг санал болгоно. Ингээд Генжи чихээ тас огтлохын өмнө Бандо тэрнийг зогсоодог. Тэндээс явахынхаа өмнө Бандо Рукагийн байж болох газрыг зааж өгнө. Генжи болон тэрний нөхөд шууд Сиризавагийн айрмын байр руу явна. Тэдний юу хүсэж байгааг Сиризава ойлгохгүй байлаа. Гэвч Генжи болон тэрний нөхөд Рукаг суллах үед Токожигийн хийсэн хэргийг Сиризава ойлгож, өөрт нь мэдэгдэлгүй нууцаар ийм хэрэг өдүүлж, гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн Токожиг нэвширтлэн зодно. Ингээд Генжи Сиризава хоёр маргааш орой 5 цагт хоёр бүлгийн хооронд шийдвэрлэх тулаан хийхээр цаг тохирно. Гэтэл тэр цаг нь Генжи Сиризава хоёрын найз Токиогийн тархины мэс засалд орох цаг нь байж таардаг. Тэр орой Генжиг гэртээ очих үед аав нь тэрэнд Кений үлдээсэн захиаг дамжуулна. Тэр үед Генжигийн амийг аврахын тулд Кен өөрийгөө золиослсон болохыг, Кений биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд маргааш заавал ялах ёстойгоо Генжи ухаарна. Маргааш нь Генжи болон GPS-ийнхэн Сиризавагийн аримтай тулалдахаар бэлтгэж эхлэхдээ зэрэгцсэн. Токио мэс засалд орохоор мэс заслын өрөө рүү зоригтойгоор алхаж орно. Генжи болон GPS-ийнхнийг Созуран ахлах сургуулийн гадаа талбайд ирэхэд тэнд Сиризавагийн армийнхан ирж гисэн хүлээж байлаа. Ингээд тэдний хооронд шийдвэрлэх тулаан эхэлнэ. Аль аль нь хамаг хүчээ шавхан тулалдаж байлаа. Гэвч Генжи болон тэрний нөхөд удалгүй ялагдаж эхэлдэг. Учир нь Сиризавагийн армийнхан тооны хувьд GPS-ийнхнээс давуу байлаа. Ингээд Генжи болон тэрний нөхөд ялагдах нь гарцаагүй болж байх тэр үед Бандо болон тэрний байкерууд Генжид туслахаар хурж ирнэ. Генжи болон өөрийнх нь хооронд яс хайсан Токожид дургуутсан Бандо Генжид туслахаар ирсэн нь энэ байлаа. Энэхүү Бандо болон тэрний бүлгийнхэн Генжигийн GPS-ихэндээ нэгдснээр хоёр талын хүч тэнцэж тулаан улам бүр ширүүслээ. Ингээд удтал зодолцсны эцэст Генжи Сиризава хоёр л босоогоор үлдэж, нэгin эсрэг нэг халз тулалдаж эхэлнэ. Тэр хоёр хоёулаа хүч чадал, ур чадварын хувьд өөр хоорондоо энэ тэнцүүгээс гадна Созуран ахлах сургуулийн бусад залуусаас хувь илүү болох нь илэрхий харагдана. Ингээд нилээд тулалдсны эцэст Сиризава газар тунан босч чадалгүй үлдснээр Генжи Такия ялалт байгуулна. Энэ үеэр Кенийн босс Язаки Кенийг дагуулад усан бомбт дээр ирнэ. Тэгээд тэр өөрийн өмсч явсан хүрмийг Кен дөмсүүлээд араас нь хид хідэн удаа буудаж Кенийг ус руу унагна.
Боссийнхоо тушаалыг зөрчиж Генжигийн амийг аварсан Кэнд үхлийн шийтгэл оногдох нь гарцаагүй байлаа. Кен усан дунахтаа өөрийгөө үхлээ гэж боддог. Гэвч хэсэг хугацааны дараа Кен уснаас эрүүл саруул гарч ирнэ. Учир нь Язакигийн хүрэм сум нэвтэрдэггүй хамгаалттай байж. Язаки Кэнийг Якузагийн амьдралаас гарч амьдралаа шинээр эхлүүлэхэд нь туслахын тулд ингэж хуурамч цаазын ажиллагааг гүйцэтгэсэн байлаа. Энэ бүхнийг ойлгосон Кен баярлсандаа уйлж амийг нь аварсан боссдоо чин сэтгэлээсээ талархна. Энэ зуур Токиогийн мис засал амжилттай болсон тухай мэдээг Сиризава хүлээж авна. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Генжи Риндаманыг дахин нэг удаа тулаанд дуудана. Риндаман бол Сузураныг бүхэлдэн захирах Генжигийн мөрөөдлийн сүүлийн саад байлаа. Өөрийг нь тулаанд дуудсан Генжигийн хариуд Сузураныг хинж хизээж бүрэн иргэшээлдээ оруулж чадахгүй. Тулалдах хэн нэгэн хизээд үлдэх болно гэдгийг хэлдэг. Ингээд Генжи Риндаман хоёрын тулаан эхэлснээр кино маань конец фильм. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Генжи Такея Сиризава Тамаог ялснаас хойш 8 сар өнгөрчээ. Гэсэн ч Генжи Сузуран ахлах сургуулийг бүхэлдэн захирах зорилгодоо хүрч амжаагүй л байлаа. Генжи ахлах сургуулаа төгсөн ч зорилгодоо хүрч чадаагүй байгаадаа битүүхэндээ шаналсаар. Генжи Риндаманыг дахин тулаанд дуудаж байсан ч тулалдах бүрдээ ялагдана. Риндаманыг 50 залуутай зэрэг тулалдсан ч ялж шадна гэж ярилцдаг нь хоосон яриа биш байлаа. Гэсэн ч Генжи Риндаманыг халз тулаанд дуудсаар байдаг. Учир нь тэрнийг ялж байж Генжи Сузуран ахлах сургуулийн бүх залуусыг бүлэгтээ нэгтгэж чадах байлаа. Хэдий тийм ч яаж ч хичээгээд Риндаманыг халз тулаанд ялж чадахгүй байгаадаа Генжи сэтгэлээр унана. Үзэгдэл солигдож, Каваиши гих залуу шоронгоос суллагдж байгаагаар үйл явдал өрнөнө. Тэр 2 жилийн өмнө Хосон академийн сурагчдтай зодолдож байхдаа нэгэн залуугийн аминд хүрсэн хэрэгээр шоронд суусан байдаг. Ингээд Каваиши шоронгоос суллагдсан даруйда амийг нь хөнөөсөн залуугийнхан булшин дээр очино. Гэвч оршуулгын газарт очисон Каваиши тэнд нас барсан нөхдийнхөө булшийг ирэхээр ирсэн байсан Хосон академийн залуустай тааралддаг. Тэд тэрнийг харсан даруйда амиа алдсан андынхаа өшөөг авахар тайрцгаана. Каваиши тэднээс ам зулбан зогтож гүйсээр Сиризава армийн байранд арайхийн ирээд Сиризавагаас ам авраач гэж гуйдаг. Учир нь Сузуран ахлах сургууль Хосон академитай харилцсан үл давтлах гэрээтэй байж. Тиймээс Хосоны залуус Каваишиг өөрсөд нь өгөхийг Сиризавагаас шаардна. Гэвч өмнө нь Сузураны сурагч байсан Каваишиг тэдэнд хүлээлгэж өгөхөөс Сиризава татгалздаг. Үүнд нь ууралж хэлгэнсэн Хосоны залуус тэднийг янз бүрээр доромжлно. Тэднийг шуугилдаж байх зуур Генжи нөхдийнхөө хамт тэнд ирдэг. Тэгээд өөрийгөө Сузураны хамгийн том овгор гэж тэдэнд танилцуулсан Генжи Хосоны залуусын доромжлолд тэсвэр алдаж тэдний нэгийг зодож орхино. Үүнээс болоод Сузуран ахлах сургууль болон Хосон академийн хоорондох харилцан үл давтлах нөгөө гэрээнд цуцлагдаж хоёр сургуулийн хооронд дайн өрнөх нь зайлшгүй боллоо. Дараа нь үзэгдэл шилжиж Хосон академийн овгор Тайга Наруми залуустайгаа ярилцсан. Тэрнийг 15 залуутай зодолдоод дийлэх хүчтэй гэлцдэг ажээ. Ингээд тэднийг Сузуран руу хэрхэн довтлохоо ярилцаж байх үеэр Гото Вашо гэх залуу хурж ирдэг. Тэр өмнө нь Сузуранд сурдаг байсан ч Сиризавад ялагдаж Сузураныг орхисон байж. Тэрээр Сиризавагаас өшөөгөө авахын тулд Сузуран ахлах сургуулийг ялгахт нь Хосон академид туслахаар шийдсэн нь энэ байдаг. Хосон академийн хамгийн шилдэг тулаанчдын нэг бол тулааны урлагаар хичээлдэг Рё хэмээх залуу байлаа. Хэдийгээр Рёг гаднаас нь харахад туранхай, урт үстэй, доожоогүй мэт харагдавч хөшөрхөг тулаанч учраас Тайга тэрнийг ихэд хүндэлдэг байжээ. Тиймээс Тайга Сузураныхандаа тулалдах үедээ тэрнийг хүчээ нөөлгүй бүх хүчээрээ тулалдахыг сануулдаг. Энэ үеэр Генжи ч бас зүгээр суулгүй Хосоны залуустай хэрхэн тулалдах талаар Сиризаватай зөвлөлтөөр очино. Гэвч Сиризава энэ тулаанд оролцохоос зайлсхийж байлаа. Учир нь энэ дайныг Генжи эхлүүлсэн учраас энэ асуудлаа Генжи өөрөө шийдэх ёстой гэж Сиризава үзнэ. Тиймээс Сиризава энэ удаагийн зөрчилд төвийг сахисан байр суурьтай байхыг илүүд үздэг.
Учир нь Сузураан ахлах сургууль болон Хосен академийн хооронд байгуулсан харилцан үйл давтлах гэрээг үл тоосон Генжид тэр сэтгэл дундуур байлаа. Тайга залуусаа Сузураантай хийх тулаанд бэлдэж байх үеэр тэдэн дээр Тацуя гэх залуу ирдэг. Хосен академи Сузураантай дайн зарласан гэдгийг дуулгаж тэдэнтэй нэгдэх хэсгийг асуух гэж Тайга тэрнийг дуудсан байж. Тацуя бол хэдэн жилийн өмнө Сузураантай хийсэн тулааны үеэр амиа алдсан Биту Макио хэмээх залуугийн төрсөн дүүн байлаа. Гэвч Тацуя тэднийг Сузурааныг дийлж чадах хэсэгт нь эргэлзэж байгаагаа хэлээд энэ дайн олон жилийн өмнө амиа алдсан ахыг нь босгоод ирэхгүйг сануулна. Өөрийг нь дорд үдсэн өнгө аястай энэ яриа Тайгагийн дургуг хүргэсэн ч тэр Тацуяг зүгээр явуулдаг. Энэ үеэр Каваиши Сузураанд суралцаж байх үеийн найз Кентэй уулзна. Генжитэй нөхөрлснөөс хойш якуза байхаа болж энгийн амьдралаар амьдрах болсон Кен Каваишиг амьдралаа шинээр эхлэхийг зөвлөхөд өөрийг нь ядруухан амьдарч байгааг харсан Каваиши түн шиг болохгүй гэж шийдэж хотынхоо нэгэн якуза боссын бүлэгт элсэж орно. Энэ зур GPS-ийнхэн бүлэгтээ хүн хүч нэмэхээр чадхаараа оролдож байлаа. Макисе Чута хоёр Хосены эсрэг дайнд оролцох гэж буй GPS бүлэгт нэгдэхийг сургууль даяараа урайлж байх зур. Генжи Сиризава армийн гишүүд байсан ах トゥ Миками GPS нэгдэхээр ирнэ. Сиризава Хосентэй тулалтаас татгалцсан учраас тэд Генжитэй нэгдэхээр ирж. Энэ үеэр Хосен академийнхэн зүгээр суусангүй. Сузураан ахлах сургуулийн хүчийг баг багаар солируулах зорилгоор эхний дайралтуудаа хийж эхэлнэ. Ингэхдээ тэд хамгийн түрүүнд Сиризава армийн гишүүдийг нэг нэгээр нь ангуучилдаг. Хамгийн ихэнд тэд Сиризава армийн шилдэг тулаанч Жуда бүхийн тамирчин Цуцумото Шожиг онилжээ. Тоогоор давуу Хосеныхынд ялагдсан Шожи эцэст нь Рёто халз тулалдсан ч хүч мөхөстөн ялагдаж эмнэлэгт хүргэгддэг. Үүний дараа тэд Сиризава армийн уураг тарих Такажиг найзуудынхаа хамт явж байхад нь бүслэн авч нэвширтлэн зодно. Дараа нь тэд Генжигийн найзууд болох Макисе, Чута, ах トゥ Миками нарыг бүсэлж авна. Тэдэнтэй халз тулалдаад дийлэлгүй зодуулсан Кота шорондоо хутаг гаргаж ирсэн ч Хосены толгойлогч Тайга тэрнийг зогсоож Хосен академийн бичигдээгүй дүрмийг зөрчиж шудраг бус тулалдах оролдлого хийснийхэн төлөө тэрнийг цохиж унгана. Энэ бүхнийг мэдсэн Генжи бачимдаж GPS-ийн удирдагчдын нэг GPS-ийн уураг тарих Изакитэй Хосен руу хэрхэн давтлах талаар зөвлөлдөнө. Гэвч тэрнийг яаран давтлахгүй байхыг Изаки сануулдаг. Макисе Чута нар зодуулж гэмтсэний дээр тооны хувьд Хосены хаанч хүрэхгүй учраас ялалт байгуулах магадлал бага гэдгийг Изаки Генжид тайлбарлана. Үүний дараа Изаки Сиризава дээр ирж тэрнийг халз тулаанд дууддаг. Тэгээд хэрв Изаки ялуул Сиризава өөрийн залуусаа авч Хосены эсрэг хийх тулаанд GPS-тэй нэгдэнэ гэж тохирно. Гэвч Изаки Сиризавад ялагдана. Энэ зур Каваиши Кенийн хуучин босс Язаки Жожи дээр ирж якуза бүлэгт нэгдэхийг гуйсан байна. Язакич тэрнийг бүлэгтээ элсүүлэхийг зөвшөөрч хариуд нь өрсөлдөгч бүлгийн толгойлогчийн амийг хөнөөх даалгавар өгдөг. Гэтэл тэр хүн нь Генжигийн эцэг Хидео Такия байж таарна. Каваишиж даалгавраа биелүүлэхээр яаран одлоо. Тэр орой Генжи сэтгэлээ сэргээхээр аавынх нь мэдэлд байдаг нэгэн клубд очино. Энэ үеэр эцэг нь тэрнийг дуудаж хүүтэйгээ ховчлон ярилцмаар байгаагаа хэлдэг. Тэрээр Генжиг Сузурааныг өөрийн болгож амжаагүй байгааг нь тохиургаж хэр сайн зохиж чаддгийг нь шалгахыг хүснэ. Генжи эцгийгээ хамаг хүчээрээ цогсон ч Хидео амархан бултаж Генжиг ганц цохилтоор унагадаг. Тэгээд Хидео Генжиг аливаа зүйлсэд сэтгэл хөдлөлөөр түргэн зангаар хандаж болохгүй гэж сургана. Ингээд ааваасаа алганы амт хүртсэн Генжи тамхилахаар гудамжинд гараад асаагаараа асаах гэж байтал нэг залуу тэрэнд гал өгдөг. Тэр нь Хосены толгойлогч Тайга байж таарна. Гэвч Тайга Генжи хоёр бие биенээ танихгүй учраас Генжи Тайгад талархал илэрхийлээд салж явна. Генжигийн эцэг Хидеог бүлгийнхээ нэг залуугийн хамт хөнгөө гудамжинд явж байхад нь Каваиши тэрнийг гиндүүлж буудна. Хэд хэдэн удаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн Хидео дээр Генжи яаран хурж ирдэг. Хотынхон хамгийн хүчрхэг, хамгийн нэр хүндтэй якуза босс болох Хидео Такиягийн аминд хүрэх гэсэн оролдлогын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэлнэ. Үүнийг сонссон Кен энэ хэргийг хэн үйлдсэн байж болохыг тэр дорн таамагладаг. Каваиши якуза бүлэгт элсхийн тулд энэ хэргийг хийсэн гэдгийг Кен гадарлаж байлаа.
Маргааш нь Генжи Риндаманыг дахин халз тулаанд дуудана. Хэдийгээр Генжи Риндаманы хүчтэй цохилдуудаас булдаж тэрнийг хэд цохиж чадсан ч эцэстээ дахиад л ялагдана. Тэр шөнө Гота Сузуран сургуулийнхнаас өшөө авах хүсэлтэд автаж Сузуран ахлах сургуулийг галдан шатаана. Гэвч энэ үйлдэл нь Хосен Академийн бичигдээгүй дүрмийг зөрчсөн учраас Тайга болон тэрний нөхөд Готог нэвширтлэн зодож бүлгээсээ хөөдөг. Ингээд шийдвэрлэх тулааны цагийг тохирохын тулд Генжи болон тэрний нөхөд Тайгаар толгойлуулсан Хосен Академийн залуустай уулзна. Генжи тэдэнтэй тулалдах цагаа тохироод явах гэж байснаа огцом мэргэж Тайг руу дөхөж ирдэг. Тайгагийн залуус Генжиг зодолдох гэж байна гэж ухас хийхэд Генжи асаагуур гаргаад Тайгагийн тамхиг асааж өгнө. Ингэж Генжи тэр нэгэн шөнө тамхиг нь асааж өгсөний хариуг нь барьдаг. Дараа нь Генжи сургууль дээрээ ирээд сургуулийн үүзлээр Сузуран ахлах сургуулийн залуусыг өөртөө нэгдэхийг уриална. Тэр ааваасаа илүү гарахын тулд Сузураныг өөрийн болгохыг зорж байснаа хүлээж одоо аав нь эмнэлэгт хэвтэж байгааг хэлж өөрийнх нь доор орох биш. Зүгээр л ганцхан удаа хүчээ зээлүүлэхийг тэднээс гуйдаг. Энэ үеэр Генжигийн эцгийг хөнөөх гээд чадаагүй Каваиши дутуу үлдээсэн ажлаа дуусгахаар эмнэлэгт хурж ирнэ. Гэвч ийм зүйл болохыг гадарлаж байсан Кен Каваишид саадуулна. Тэднийг ноцолдох чимээнээр Хидеогийн залуус ирээд Каваишиг барьж хөнөөхөр шийдсэн ч Кен тэднээс Каваишигийн амийг өршөөхийг сүгдэж гуйдаг. Тэд Кений гуйхыг үл тоож тэрнийг буудахаар авч явах гэж байсан ч Хидео ухаан орж тэднийг зогсооно. Ингээд нэгэн цагт Кен Жожи Язакигийн тушаалыг зөрчиж Генжиг алхаас татгалзсныхын төлөө Хидео энэ удаад амийг нь өршөөхөр шийднэ. Генжи болон тэрний нөхөд Хосен Академийнхэнтэй тулалдахаар тохирсон өдөр болж Сузураны залуус Хосен Академи руу хамт хөдлөх болсон ч сонирхолтой нь Сузураны ахлах сургуулийн доод ангийн залуус Генжитэй хамт Хосентэй тулалдахаас татгалзна. Ингээд Сузураныхын тооны хувьд Хосены хаанч хүрхээргүй болно. Энэ бүхнийг харж урам нь хугарсан Генжи GPS бүлгээ тарааж гэр гэртээ харьцахыг тушаадаг. Тэгээд бууж өгсөн хүний ёсоор тэндээс явж одно. Гэвч Генжиг ингээд буугаад өгөх хүн биш гэдгийг Изаки мэдэж байлаа. Тиймээс ямар ч тохиолдолд Хосены залуустай тулалдахдаа бэлтгэлтэй байхыг нөхдөдөө сануулна. Үнэхээр Изакигийн таамаглаж байсан ёсоор Генжи ганцаараа Хосен Академи руу явсан байлаа. Генжи бүлгээ тараагаад тийшээ ганцаараа очсон нь ийм учиртай байж. Хэрв GPS-ийнхэн Хосен дээр очихгүй бол тэд айж хулчилсан нэр зүүх байв. Харин тэд тийшээ цөөхүүлээ очиод ялагдвал Сузуран ялагдсан нэр зүүх байлаа. Нөгөөтэйгүр хэрв Генжи GPS болон Сузураны толгойлогчийн ёсоор очиод ялагдвал мөн л Сузуран ялагдсанд тооцогдох байж. Тиймээс Генжи GPS-ийг тарааж Сузураны толгойлогч байхаа болоод Хосен руу ганцаараа явсан нь тэр байжээ. Ингэвэл Генжи ялагдсан ч Сузуран ялагдсанд тооцогдохгүй байлаа. Генжиг ганцаараа ирсэнд Тайга болон тэрний залуус их гайхна. Гэвч Генжи тэднийг ялахад ганцаараа байхад хангалттай гэж хэлээд тэдэн лүү дайраад орно. Яг энэ үеэр Изаки Макисе болон GPS-ийн бусад залуус тулааны талбарт ирдэг. Бас тэдэнтэй зэрэгцээд Сиризавагийн айрмынхан ирнэ. Тэд хамтарч тулалдаад Хосеныг ялахгүй бол Сузураны нэр хүнд шороотой хутгалдана гэдгийг мэдэж байлаа. Ийхүү зодон эхэлж аажмаар улам бүр ширүүссээр байна. Төдөлгүй Генжи болон Сузураныхан Хосен Академийн байр руу дайрч орно. Тайга болон тэрний нөхдөж Сузураны залуусыг баруун солгоогүй зодож байлаа. Тэр бүхэл Сузураны хамгийн хатуу самар Макисе хүртэл Тайгагийн өмнө хүч мөхөснө. Тайгагийн хажуугаар Рёч нэг их хүч гаргалгүйгээр өмнөө таарсан Сузураныхныг цохиж унагсаар. Сузураныхан ч бүх хүчээ дайжлан зодолдож байлаа. Генжи Сиризава хоёрын найз саяхан тархины хүн тагалгаанд орсон Токио хүртэл хэдийгээр бүрэн эдгээгүйч бүх хүчээ шавхаж зодолдсоор байдаг. Генжи Сиризава хоёр Хосены залуустай зодолдох зураа сургуулийн дээвэрлөө өгсөн явсаар тэнд Тайгатай тулгарна. Гэвч Рё тэдний замд хүндэлсэж зөвхөн Генжиг дээшээ гаргана. Ингээд Сиризава Рётой тулалдахаар үлддэг. Генжиг дээвэр дээр гарч ирэхэд Тайга тэрнийг хүлээж байлаа. Тайга Генжид савтаа ус өгөөд дараа нь тулаан эхэлнэ. Генжиг дээвэр дээр Тайгатай үзэлцэж байх зур Токио, Изаки, Шута болон Сузуран ахлах сургуулийнхан Хосены залуусыг бүрэн ялахаар
хүчээ шавхан тулалдаж байлаа. Ингээд нилээд зодолдсны эцэст Хосен Актамийнхан ялагдал хүлээн. Энзор Сиризава Рио хоёр ширүүн тулалдсаар байна. Рио бүх хүчээрээ дайрах үед Сиризава тэрний дайралтын өмнө хүчин мөхөсдөж байлаа. Риод дахин цохиулж задуулсаар байсан ч Сиризава бууж өгөлгүй босч ирсээр байдаг. Эцэст нь Риог хамаг хүчээ барж ядрахад Сиризава тулааны урлаг болон жинхэнэ тулаан хоёр ялгаатай гэдгийг сануулад хүчтэй цохилтоор Риог буулгаж авна. Сиризаваг дээвэр дээр гарч ирэхэд Генжи Тайга хоёрын тулаан дуусаагүй байдаг. Энэ үеэр Готоч мөн дээвэр дээр гарч ирээд хутаг гаргаж Генжи лүү дайрсан ч Тацуя тэрнийг цохиж унгана. Тайга Генжи хоёр хоёулаа эцэж цуцатлаа тулалдана. Гэвч эцэст нь Генжи Тайгаг булган авч өөрийгөө хамгийн хүчрхэг тулаанч болохоо нотолж Сузураны залуусын хүндрэлийг хүлээн. Ингээд ялалт байгуулсан Сузураны залуус Хосен Актамаас бахархалтайгаар гарч явцгаана. Энэ үйл явдлаас хойш хэдэн сар өнгөрч Генжи болон тэрний нөхөд сургуулаа төгсөж. Ингээд Генжи Риндаманыг сүүлийн удаа халз тулаанд дуудана. Бүгд Генжиг ялагдах байх гэж бодсон ч Генжи амжилттай давталж тэрнийг сөхрүүлж чаддаг. Риндаманыг өндийж ирэх үед Генжи түүн лөө дахин давталсноор кино маань конец фильм.